судалгаагаар англи хэлээр ярьж чаддаг хүмүүсийн цалин тухайн ажил үүргээс хамаарат 5-80 хүртэлх хувиар илүү байж болтгоо гэж гарсан байдаг. Хэл сурах хэрэгтэй гэдгийг хамгийн их мэдэрдэг үе бол ялцчгүй ажилд орсны дараа байдаг шүү дээ. Тэр хамгийн завгүй үе дээрээ хэл сурна гэдэг тийм зорилго тавьчихдаг. Ихэнх хүмүүс бол орой гэртээ хараад хэлээ хийнэ гэсэн зорилго тавиал тэрийнхэн босгоор ингээл давангууд ялцчгүй өдрөө бол 8-аас олон цаг ажилласан, төгжирсэн байгаа суурин дээр дүрм үзэл үг цэжлэн гэхээр бүр боломжгүй санагддаг шүү дээ. Зарим хүмүүс бол орой гэртээ ороод хоолндоо хийдэг байх, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлдэг байх. Тэгээд яг ийм асуудалтай хүмүүс бол зөндөө их байд юм билээ. Би яг энэ сэдвээр ярихаар шийдсэн мандалахаар яг Reddit дээр нэг хүн би ингээд өдөржингөө 9-5 ажил хийдэг. Тэгээд орой хичээлээ хийх хэрэг ерөөсө боломжгүй санагдах юм ба та нар яаж зохицуулж байна гэдгсэн чинь тэнд чинь маш олон комментэд байсан. Тэр надад айгуу сонирхолтой санагдаад энэ талаар бичлэг хийгэж бодсон. Би бол өөрөө 15 настайгаас хойш бол тасралтгүй цагийн ажил хийж байсан. Тэгээ Солонгост ирснийхэн дараа ч гэсэндээ яг л бусад оюутнууд яг л цагийн ажил хийгээ, бүтэн цагийн хичээлээ хийгээ дээрээс нь солонгос хэл сурах ажилтаа болсон. Би ямар солонгос хэлгүй солонгост ирсэн байхгүй юу? Тийм учраас яг энэ зовлон бол айгүй их ойлгож байна. Ягаад гэм бол миний хувьд л тэрхээр би бараг л бүтэн цагаар ажилладаг хүн шиг. 7 хоногт 40 цагаас дээш хичээл амарсан үеэр бол бүр 70 цаг, 80 цаг хүртэл айгүй олон цагаар ажилладаг байсан. Тэрний хажуугаар бол яалтчгүй топикийн оноогоо авч ирж тэглэгээ авах тийм шаардлагатай байсан учраас яг энэ ажлын хажуугаар тэрийг зохицуулж хэлээ хийх дээр бол янз бүрийн туршилт хийж байсан. Тэгэхээр тэр туршлагаа та хэдтэй хуваалцсангаа та нар яаж надаас илүү оновчтойгоор хэлээ хийж болох вэ гэдэг тэр аргаа хуваалцах гэсэн. Бас данган зөөрхийн туршлагаас яриад явах уу гэд Reddit дээр хүмүүсийн хариултуудыг бас бүгднийг зэгцлээд хамгийн их дурддагдсан надад бас амьдрал дээр хэрэглэж болох үсэн практикл санагдсан 8 аргыг бол бэлдээ тавьчихсан байна. Тэгээ бүгдээ энэ талаар ярилцъя. Тэгээд яг тип рүү орохоос өмнө миний одоо энэ 3 хэлийг эзэмшсэн хамгийн том сургамж бол хідэн цаг зарцуулах бол огт хамаагүй. Хамгийн гол нь тэр зарцуулж байгаа цагаа хамгийн үр дүнтэйгээр өнгөрүүлж чадж гэнэ гэдэг бол хамгийн чухал. Ямар ч хэлийг бол 6-аас 1 жилийн дотор бол өөрийн болгох боломжтой шүү. Хэрвээ маш олон цаг хэлэн дээр зарцуулах юм бол тэрнээс ч богинохон байж магадгүй ямар тач ажил хийж байгаа хүний суурин дээр бол 6-аас 1 жил гэж бол би хардаг. Тэгэхээр бидний энэ зарцуулсан 6-аас 1 жилийн хугацаа бол насан туршид маань бидний карьерт нөлөөлнө гэсэн үг. Энэ машинд хэрвээ өөрийн гэсэн дадлыг бүтээмээр байгаа эсвэл хилээ сайжруулмаар байгаа хүмүүс байх юм бол манай Enable-ээс та бүхний мэддэгчлэн өглөөний урьдчилгыг явуулдаг байгаа. Манай өглөөний урьдчилга бол бүртгэлээ авч байгаа. Тийм учраас та бүхэн дадлын description хэсэг дээрх линкээр бүртгүүлэх боломжтой шүү. Өглөөний урьдчилга дээр бид нар юу хийдэг вэ гэхээр өглөө болгон 1 цаг англи хэл дээр academics-ийг уншиж орчуулаад дундаас нь шинэ үг цэжлдэг байгаа. Өглөө эрт үлээ хэлхэн дээр англи хэлээ уншсанаар хэлний мэдрэмжтэй байгаа зогсохгүй. Өглөө эрт зэрснээрээ цааш өглөөний дадлуудаа хийх боломжтой. Тэгээд энэ жилээс өглөөний англи хэлний уншлага маань болохоор давхар оройн 4 анги гаргасан байгаа. Ягаад гэх юм бол өглөөний уншлага дээр би давхар 4 ярьжсэн чинь зөвхөн өглөө ингээд хүн дүнгэрц ирсэн тийм бахад өглөө хүнд 4 яриад хахаар хэцүү санагдсан. Тэгэхээр өглөө бид нар жуулах шинэ үгэн дээрээ төвлөрч өдөрт доор хаяж 20 шинэ үг цээжлэх буюу сар дуусахад бол 500 шинэ үгийн зантай болох бол орой бид нар IELTS-ийн бодит уншлагын сэдв дээр ажиллаж дунд акцент шатны дүрмээр төвлөрөх юм. Тэгэхээр нэг төвшөндөө гацсан хүмүүс бол академик англи хэл сайжруулах сонирхолтой хүмүүс байх юм бол дадлын description хэсэг дээр линкээр ороод сонирхоод үзээрэй. Ганц англи хэл гэлтгүү солонгос хэдэд хэлнүүд байгаа. Тэгээ мэдээж англи хэлээ эхлүүлмээр байгаа хүмүүс байх юм бол англи хэлний анхан шатны бүх дүрмийг жижигэн 5-аас 15 минутын автобусанд ч юм уу ажилдаа явахдаа ч юм уу зүгээр л завсарлагаараа үзэх боломжтой бичлэг болгоод хуваачсан 100 дүрмийн хичээл маань гарчихсан байгаа шүү. Тэгэхээр та бүхэн мандас тэрнд бүртгүүлэх боломжтой. Хамгийн олон давтагдсан тэгээ надад ч гэсэндээ practical санагдсан тип бол өглөөний цагийг ашиглах. Өглөө 30-аас 60 минутын өмнө эрт босоод хамгийн эхлээд утсаа харахын оронд хэлээ хийж эхлэе гэсэн байна. Ихэвчлэн ажил дээр гарсан хүмүүс бол гэр бүлтэй хүмүүс байдаг. Гэр бүлтэй хүмүүс маань оройны цагаар англи хэлээ хийх гэх юм бол мэдээж тэн чинь янз бүрийн чимээтэй шуугантай. Тийм учраас өглөөний цагийг буюу гэрийнхнийгээ унтж байхад тэр нам гүн байдалд хамгийн сайн төвлөрч хичээлээ хийх бол зөвлөсөн байна. Надад ч гэсэндээ яг тэгж санагддаг. Тийм ч учраас би дургүй байсан ч гэсэндээ ер нь бол өглөө эрт босож хичээлээ хийдэг. Өглөө эрт босоход бол бидний тарих хов хоосон байгаа ямар ч мэдээлэл аваагүй яг тийм өлөн илэг гэдэг шиг өлөн тархин дээрээ мэдээлэл авах юм бол бид нар хэд дахин илүү сайн тэрийг шингээж авч урт хугацааны яасан ч орох магадлал илүү байдаг. Дээрээс нь бид нар дүрм үзэн ч гэсэндээ логикийг ч гэсэндээ сэргэг байгаа дээрээ хүлээж авах юм бол илүү богино хугацаанд бол тухайн дүрмийг ойлгох боломжтой байна. Хоёр дахь зөвлөмж нь ажилдаа ирэх явах цагийг ашиглах. Ихэвчлэн Монголын төвжирэлд бол хүмүүс 1 цагаас илүү урт хугацаанд бол ажилдаа явдаг гэж бодож байна. Бичлэг үзэж болно, подкаст сонсож болно, дуу сонсож болно. Миний хувьд яадаг гэсэн бэ гэхээр би шууд подкаст сонсож явчихдаг байсан. Яагаад гэх юм бол бичлэг үзэхээр тэрийгээ зал харах шаардлагатай болчих штэ тий. Тэгээд автос энэ төр гэж тэгэж явж яаж дахиад уцаа харж явах вэ гэдэг ер нь подкаст сонсчих юм бол айгүй зүгээр байдаг. Тэгээ би яг сандаг байхгүй юу. Би яг англи хэл анх яг эд хийдэг байхдаа BBC-ийн 6 Minute English айгүй сонсдог байсан. Тэгээ тэрний нөгөө нэг бүх клипүүдийг нийлүүлээд 1 цаг болгоцсон. Яг нэг бичлэг ингээд өдөр болгон дахин ингэж үздэг гэсэн байхгүй яагаад гэх юм бол миний сонсголт тийм үү.
Тэгээ би яг ихтлгүүрээр ингээд зам гараал ингээд явж байсан чинь миний яг ингээд сонсгол яг чихний бөглөөс гарна гэж байдаг штэ. Чихний бөглөөс гарч байгааг тийм мэдрэмж төрөөд яг ингээд ойлгоод хэлсэн юм. Тэр өгнүүд миний чих рүү ингээд орж эхэлсэн. Тэгэхээр тэр бол айгүй сайн тус болох байх. Хоёр тавтаасанд явж байгаа цагаар юу гэж болох вэ гэхээр флаш карт байж болно. Заавал цаасан дээр бичээл ингээд ажил болохыг хүсэхгүй байх юм бол шууд янз бүрийн аппликейшн хэрэглэж болно. Жишээлбэл манай өглөөний урилга дээр болж бид нар Quizlet хэрэглэдэг. Quizlet-тэй флаш карт үсгээд хэрэглээ явчих болдог. Надад тэр бас айгүй хөөрхөн санагдтыг. Дараагийн хувилбар нь цаний цагийг ашиглах. Идэх хоолоо аваа явуучих юм бол гарч хоол идэх тэр цагийг хэмнэнэ гэж байна. Нэг 15-20 минут өөрийнхөө хоолыг идчихэнгүүтээ үлдсэн 30-40 минутанд нь хэлээ явж болно. Тэгэд энэ дээр яг хав та нарын хувьар хэр уян хатан байдгийг мэдэхгүй ч гэсэндээ миний хувьд тэрхээрээ би яадаг байсан бэ гэхээр өглөө орой манай ажил дээр бол тэр газрыг нээж хаах надаас өөрхөн байдаг байсан байхгүй. Тийм болохоор өглөө орой би заавал ажиллах хэрэгтэй болж таарад тэгэнгүүт өдөр өөр ажилчид байхад би захирлаасаа өдрийн хоолныхаа цагийг 2 цагаар авчаа гэж би гуйж байсан. Тэгээд тэрийг бол буцаад цалингаасаа асуулна. Гэтэ тэр 2 цагт бол би хоолоо идээд тэгээд давхар хилээ их боломж гарч ирсэн. Тэгэхээр тэгж бас ярилцаж зөвшөлдөх боломжтой байдаг бол тэгж цоорхоо гаргаж бас болно шүү. Дараагийн зөвлөгөө нь passive immersion гэсэн мэн. Энэ маань юу вэ гэхээр итгэхгүй байдлаар өөрийнхөө эргэн тойрныг англи хэлээр болох хэвэл яг сурж байгаа хэлнийхээ орчинд ороо гэдэг чтэй тэрийг хэлж байгаа юм. Заавал ахлаа юм сонсч хийдэг хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүс байх юм бол англи хэлээр сонсчих, англи хэлээр подкаст тавьчих, утасныхаа дэлгэцэн дээр сурж байгаа хэлээ тавьчих буюу эргэн тойрныхон бүх зүйлүүдийг чатгаараа англи хэл дээр болгож тавихыг зөвлөсөн байна. Хэдийгээр итгэвтэй тэрийг хийж чадахгүй ч гэсэн тэрийг байн хараад хахаар хүний нүд тухайн хэлэнд тасна шүү дээ. Ажлын дараа хэлээ хий гэж төлөвлөсөн хүмүүс байх юм бол шууд номын сан руу явах. Тэгэх юм бол гэртээ очиод хийхгүй мэддэхгүй байжсаас номын сан дээр ядаж ингээд орчноос ялчих юм бол хийхээс өөр аргагүй байдалд өөрийгөө оруулна гэсэн үг. Ажлын өдрүүдэд бол 1 цаг хийж болно. Тэгэх юм бол burnout болохгүйгээр хэлээ урт хугацаанд сурч чадна. Харин амралтын өдрөдөр өдөрт 3 цагаас илүү судаг ч юм уу. Тэгэж хийх нь бол илүү үр дүнтэй байдаг. Би яг 100 хаан банкны нэг оюутан дадлага гэх хөтөлбөрөөр нь 120-ийн салбар дээр дадлагын хэр олж байгаа байхгүй. Хажууд нь яг нацаг доржийн намын сан байдаг. Тэгээл яг ажиллаа дуусгаад хэзээ 6 гэж тардаг байсан. 6 гэж тараад шууд нацаг доржийн намын сан руу ороод 2 цаг суучдаг байсаа 8 гэж хадаг. Тэгээд суухад бол надад айгүй үр дүнтэй санагдчихсэн. Тэгэхээр очноо солиод гэртээ очих юм бол яач магадгүй шүү дээ. Ор харсан чинь ор гэнх гойс нэгдэ хөвчөж магадгүй шүү дээ. Тийм учраас очноо ингэж сольж өөрийгөө шууд суралцах орчинд оруулах нь айгүй чухал санагддаг. Тэгээ хэрвээ оройгоор хичээлээ хийх гээд орой ямар ч энерги байхгүй байна гэж байгаа хүмүүс байх юм бол гоё кино үзэж болно, англи хэл дээр дуртай. Миний бодлоо тэрхээр хүүхэлтэй айгүй их үздэг байсан. Тэгээ та нар сонирхолтой хүүхэлтэй байх юм бол өөрийнхөө хөөрхөн гэж боддог хүүхэлтнүүд байх юм бол хүүхэлтэй бас үзэж болно. Тэгээ угаасаа орой өдөржингөө ажиллаад ядарсан байгаа юм чинь давхар амарч чадхолов гэж бодож байна. Дараагийнх нь цаад болгочдыг хэлээрээ солих. Бид нар ингээд цаг байхгүй гэдэг мөртлөө screen time харахаар айгүй их өдөрчтэй. Тийм учраас screen time харж байгаа social media хэрэглэж байгаа юм бол тэрийг Duolingo-гаар солидог ч юм уу, Quizlet-ээр солидог ч юм уу, өөр тухайн хэлний аппликейшнуудаар солиул зүгээр. Монгол хэлний талаар тэрхээр яг Duolingo болдог гэсэн мэдэхгүй байна. Та хэрвээ өөр хэл мэддэг байх юм бол тэр хэлээрээ дамжуулж сурж байгаа хэлээ бас хийж болно шүү. Муу зуршлуудаа дандаа тэр хэл сурах дадлуудаар сольж өгнө гэсэн үг. Тэр монгол хэлээр зурагт үздэг, тэг хадамлаар кино үздэг байх юм бол тэргээ бүгдийг нь болоод бүгднийг сурж байгаа хэл рүүгээ чиглүүлээд зөвхөн тэр хэлээрээ үзхийг хичээх. Тэг ярих талаар бол таад маань амралтын өдөр янз бүрийн speaking club-уд байдаг. Speaking club-д орж болно. Эсвэл хамт хэлээ сурж байгаа хүнтэй хамт хичээлээ хийх юм бол бас би видео мотивацгууд айгүй зүгээр байдаг. Хэрвээ боломжтой байх юм бол төрмөө үгээ ингэ цэжүүлж явж байгаад яг хангалттай гэсэн төвшөнд өрөх юм бол өөр ингэсэн тийм ярианы багштай бол бас зүгээр. Эсвэл таад нөгөө нэг аппликейшнуд гэдэг чинь аппликейшнуд руу ороод ингээ онлайнаар өөр гадаад хүмүүстэй юм яриад иж болно. Хамгийн гол нь эрчтэй хэлээ хийхээс илүүтэйгээр урт хугацаанд тууштай хийх нь хамгийн чухал. Тухайн өдөр хийшдэггүй өнжгөө дэлж гэсэндээ 10 минут ч гэсэндээ үгээ аргач юм. 10 минут ч гэсэндээ нэг дүрм харна гэдэг бол хийсэн л гэсэн үг шүү. Тийм учраас аль болох битгий хэлээ сурж байгаа өдрөө таслаарай. 2 таслалтын дүрм өөртөө гаргана. 1 удаа таслах юм бол өөрийгөө уучлаад буцаад юм хийж эхэлнэ. 2 удаа таслах юм бол тэмчээр систем буруу байна. Тэрийг очиж засна гэсэн үг. Өдөр тэдэн минут дор хаяж хийнэ гэсэн хамгийн доод түвшний тийм юуг зураасыг тавьдаг чинь тэрэндээ дор хаяж хүрнэ. Тэрнээс илүү хийх юм бол сайн. Тэгтээ тэрэндээ болол хүрнэ гэд тэгж төлөвлөж өгөх хэрэгтэй. Тэгээ мэдээж ажлын хажуугаар хэлээ сурна буюу өөрийнхөө хийж байгаа юмыг бол хангалттай хийж байгаа гэдээ өөртөө зөөлөн хандаарай. Хэлэнд яг л хобби шиг хандаарай. Мэдээж хэл яг үнэхээр хэсэг хугацаанд бол тунгарахгүй байгаа юм шиг ингээд дими цаг үрээд байгаа юм шиг тгий санагддаг. Бидний амьдралыг урт хугацаанд амжилттай өр бүтээлтэй байлгадаг зүйл бол яалтчгүй delayed gratification буюу урт хугацаанд үр дүнгээ өгдөг зүйл. Хэл сурах бол урт хугацаанд үр дүнгээ өгдөг зүйлсээ нэг учраас төвчээртэй байхыг хүсэж байгаа. Тэгээ өөрөө өөртөө зөвлөн андараа. Тэр манай өглөөний уншлагт нэгдэж өглөө алганы 1 цаг англи хэлтэй солонгос хэлээ хийхийг хүсэн юм бол Dotling Script-ийг бас шалгаарай. Тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая.